Сайн байцгаана уу? Энэ удаа нэгэн хэргийн талаар товч мэдээлэл хүргэхээр бэлтлээ. Өмнөх дугаарт оруулсан Монгол залуугийн Германд цуурлаар үйлдсэн аимшигтай хэргийн дараа ер нь монголчууд гадаад улсад ямар шүү гэмт хэрэг үйлддэг талаар бага зэрэг судаллаа. Хэрв та Германд болсон энэ жигшүүрт хэргийг сонсож амжаагүй бол тайлбар хэсэгт линкийг оруулъя, үзээрэй. За ингэж судалж байхад Швед улсад бас нэгэн монгол залуугийн хийсэн хүн амны хэрэг сонирхол татсан юм аа. Энэ талаар мэдээлэл баггүй байдаг юм байна лээ. Бас зарим монгол YouTube-рууд ч гэсэн энэ хэргийг ярьсан байсан шүү. За хэрэг рүүгээ шууд оръё. 2021 оны 100 хамгийн урт өдөр буюу 6 дугаар сарын 22-нд Шведийн Стокгольм хотын ойролцоох нэгэн ууранд нас барсан эмэгтэй хүний бие хөвж явнаа гэсэн дуудлага цагдаад ирснээр монголчуудтай холбоотой нэгэн хавтаст хэрэг нээгджээ. Эмэгтэй бие аль хэдийн хөшсөн байсан бөгөөд цагдаа нар шуурхай ажиллан пурууны хээгэр нь харамсалтай нь Монгол улсын иргэн 37 настай дулам жаргал хэмээх эмэгтэй болохыг олж тогтоожээ. Тархиндаа хүнд гэмтэл авч гавлан цөмөрсөн, хоолойны мөгөөрс нь хугарсан, уй салтаа хөл нь маш их зулгаралт хөхрөлттэй нүцгэн олдсон байдаг. Харин түүний хувцас эд хэрэглэл олдоогүй. Хохирогч Монгол бүсгүйн Швед улсад 2015 онд ирсэн хүүгийнхээ хамт болон ихэр ахынхаа гэр бүлийн хамт амьдардаг ганц бие ээж байжээ. Түүнийг ганц хүүгийнхээ төлөө өдөр бүр ажилдаг, ямар ч ажлыг голохгүй хийдэг, бусадтай эвтэй, найрсаг, хөдөлмөрч нэгэн байсан гэж ойр тойрных нь ярьдаг. Хамгийн сүүлд буюу 1 хоногийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэхээр нэгэн залуутай уулзнаа гэж хэлээд гарсныг нь найз нөхөд гэрийнх нь гэрчилдэг. Цагдаа нар талигачийг хинтээ уулзаж төрсөн өдрөө тэмдэглэхээр гэрээсээ гарсныг нь олж тогтоох ажилд орцгоосон. Түүнийг нуурын ирэг рүү очдог паркд явж байгаа камерын бичлэг олдсон бөгөөд тун удалгүй араас нь нэг нутгийн болов гэмээр нэгэн Аз залуу явж байгаа бичлэг олж авсан. Харамсалтай нь уг камерын бичлэг хэсэгхэн газрыг хамарч байсан тул цагдаа нар өшөө нэмж ойр хавийн камеруудын бичлэгүүдийг шүүж үзэхэд талигачийн араас нуурын ирэг рүү алхаж байсан нөгөө Аз залуугийн бичлэг ойрхон байх үнсний дэлгүүрээс гарч ирсэн байна. Уг залуу вино, пив, нэг удаагийн аягнууд авч байгаа бичлэг нь тэнд байжээ. Ахин Аз залуугийн бичлэг үүрийн 4 цагт бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаагаар гарч иржээ. Энэ бол Монгол улсын иргэн 40 настай Баадагийн Цэрэн Ням гэх залуу байсан бөгөөд түүний DNA уцаар ирсэн болон мессеж бичлэлсэн тухайн өдөр яг хэрэг гардаг газрын сүлжээний байршлын давхцал зэргээр баримтжуулан Шведийн цагдаа нар түүнийг 22 оны 3 сард буюу хэрэг гарснаас бүхэл бүтэн 9 сарын дараа баривчилжээ. Цэрэн Ням гэгч нь эхнэр хүүхдийн хамт Шведэд амьдардаг. Эхнэр нь жирэмсэн. Хоёр дахь хүүхдээ хүлээж байсан гэсэн үг. Уух дуртай, алкогол хэрэглэсэн үедээ агсан харгас зан чанартай болдог. Цагдаа нар түүнийг утсаараа маш их порно, насан туршидчдын сайтууд руу ордог болохыг олж мэдсэн байдаг. Түүнийг ёс суртахууны доголдолтой Монголд 13 жил шоронд сууж байсан гэж таньж мэдэх монголчууд нь ярьдаг байна. Цэрэн Ням тухайн үед Монгол менежертэй төргөн хоолны газар ажилладаг байсан бөгөөд хэрэг болдог өдөр ажилласаа чөлөө авсан байдаг. Талигачтай зөвхөн тэр өдөр л уулзсан гэж мэдүүлдэг боловч нэлээд эртнээс мессеж бичиж хоргоодог, тогтмол уулзаж учрыг гэж эргүүлдэг. Харин талигач мессежд нь хариулдаггүй, эсвэл уулзахаас цааргалдаг байжээ. Харамсалтай нь төрсөн өдрийг чинь хамт тэмдэглэе, ой байгальтай газар үзүүлэе гэсэн үгэнд нь итгэснээр бүх зүйл оронгороо эргэж амнасаа алдсан байна. Цэрэн Ням нь талигачийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэгтний өөрийгөө хамгаалах эрхээ эдлэн зөвхөн санахгүй байна, мэдэхгүй байна, тэгсэн байж магадгүй, үгүй гэж бодож байна гэх зэргээр л байцаалт болон шүүхтээр хариулж байсан нь өөрийгөө өмгөөлж олигтой логиктой хариулт хэлж чадахгүй байсантай холбоотой байх гэж харагддаг. Ингээд 2022 оны 4-р сард Швед улсын шүүхээс Монгол улсын иргэн Баадагийн Цэрэн Нямыг Монгол улсын иргэн дулам жаргалын амь нас охирсонтой холбоотой гэж үзэн 5 жилийн ял өгчээ. Үүнээс мөрдөнд байцаагцсан 1 жилийг нь хасаад Цэрэн Ням 4 жил хоригдохоор болсон байна. За маш харамсалтай бүхэл бүтэн хүний амь нас
5 жилийн ялаар үнэлэгдэн гэдэг бас арай л байж боломгүй. Швед улсын эрүүгийн хууль хэд зөөл юм уу? Эсвэл цагдаагийн ажилчдын ур чадвар тааруухан, шүүхийн идэвхгүй байдал гээд заастаа мэдэхгүй их сонин шийдвэрлсэн хэрэг санагдсан. Эсвэл Швед биш гадны цагаач иргэдийн хооронд гарсан хэрэг болохоор тэгсгээд орхисон уу? Хин ч энэ хэргийг сонссон харамсмаар үйл явдал, харамсмаар шүүхийн шийдвэр болсон гэдэгтээ та санал нийлэх байхаа. Одоогийн байдлаар Монгол улс 21 оронтой ялтан солилцох гэрээтэй гэж мэдээлэл харагдаж байсан. Гэхдээ яг Швед улстай ийм гэрээтэй эсэх мэдээллийг бол олж чадсангүй. Хэрэг ийм гэрээтэй бол цэрэн юм нь 2026 онд 2 жилийн дараа суллагдсныхаа дараа Шведээс Монгол руу очигдсон Монгол улсын эрүүгийн хуулиар яллагдах боломжтой юм шиг санагдлаа. Хэрэг хуульч хүн байвал Монгол хүнийхээ амь насыг гадаад улсад хөрлөгвөл Монголдоо давхар ял идэлдэг хэсгээр тайлбар оруулахыг хүсье. Энэ талаар та бас саналаа хуваалцаж комент үлдээгээрэй. Манай сувгийг дэмжиж subscribe дараарай. Лайк, share хийхээ бити мартаарай. Түр баяртай.